Би багада нутгийн чуулганы зохиосон нэгэн сайн мэдээний дууг дуулдаг байлаа. Хожим бид бүгдийг ухаарах болно. Хожим бид яагаад гэдгийг ойлгох болно. Линда маань Гадлайн үйлчлэлийн нэхлэнгаар олон жил ажилласан юм. Нэг хүнд ямар их зовлон өгдөм бэ гэмээр маш хүнд бэрх амьдралыг тэрээр тулсан. 3 чудаа хорт авдар илэрч, 4 чудаа хагалгаанд орж, химийн эмчилгээний улмаас бамба булчирхааныхаа талыг тайруулсан. Бас зүрхний нээлттэй хагалгаанд 5 удаа орж, суд сэтгэлэх мессежлбэр хийх хүсэн юм. Үүгээр зогсохгүй. Охиных нь амьдралд болсон хүндхийн явдлаас олж, Линда маань нэг нас 10 сартай зээх хүүгээ өөр дээрээ авч өсгөх хэрэгтэй болсон. Гэхдээ өвгөр асуудал дуусангүй. Нэг өглөө утас дуугарч түүний охинтой хамт амьдарч байсан 2 эмэгтэй охиных нь амийг хөнөөсөнгөх аимшигтай мэдээг сонссон юм. Түүний зэхүү аавч үгүй, ээж ч үгүй, өнчирч хоцорсон юм. Хэрв та Линдатай уулзвал түүнийг ийм их зовлонг туулсан гэж мэдэгч үгүй. Тэр уулзсан хүн бүртэйгээ хайр инэрлэр дүүрэн харилцдаг. Магадгүй зовлон түүний зүрхийг хатууруулах биш, харин ч улам нь илүү зөөлөн болгосон байх. Би түүнээс энэ бүх зүйлийг яаж давж чадсан юм бэ гэж асуухад тэрээр миний залбирал зэхүүгээ 90 цент хүртэл амьд байх юмсан гэсэн хүсэл байлаа. Бурхан надад үүнээс ч илүү зүйлсийг өгсөнд талархдаг. Би Паулийн учир нь Бурхан бидэнд айдсан бус харин хүч, хайр ба бие захирах сүнсийг өгсөн гэж бичсэн энэ үгэнд итгэдэг. Энэ амлалт намайг айдсгүйгээр бүх бэрхшээлийг даван туулахад тусалсан юм. Бурхны арга зам биднийхээс өөр. Гэхдээ нэг л өдөр бид бүхнийг ойлгох болно. Харин тэр хүртэл бид бүхнийг мэдгч түүнд итгэх нь чухал. Тэр бидний итгэлийг хизээж алдахгүй гэж хэлсэн юм. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг